Энэ бичлэгээр динамик сонголтын талаар заах болно. Өмнөх бичлэгийн илүү сайжруулсан хувилбар гэж болно. За тэгээд би яриад арай илүү удаан темптэйгээр хийгээд явах учраас дагаад хийгээрэй гэж зөвлөж байна. За хамгийн ихнийх нь болохоор бидний бие тунгалгийн систем гэж байдаг. Lymphatic system гэж нэрлэдэг. Олон цагийн туршид бидрээс бие сайн хөдлөхгүй болоод токсин буюу ордод бодисууд lymphatic system-ээр дамжуулаад цэвэрлж яадаг учраас бид нар lymphatic system-ээ хөдөлгөөнд оруулах шаардлагатай гэсэн. Ерөөсөө бие зэвсрэх хөдөлгөөн хийхэд 30 секундээс минутын орчим ихтэй зэвсрэх хөдөлгөөн хийнэ гэсэн. За иймэрхүү байдлаар 30 секундаас минут орчим зэвсрээд өгнө. Яг цусны хэрэглэлтэй сайжруулж өгч байгаа нэгдүгээрт бас тунгалгийн систем илүү идэвхжүүлж өгч байгаа гэсэн үг. Жохоо инээдтэй харагдаж болно. Гэхдээ энэ бол яг таны биеийг аягүй гоё идэвхжүүлж тайвшруулж өгөх хөдөлгөөн байгаа. За дараагийнх нь болохоор мэдээж үе хүчээ тосолж эхлүүл зүгээр. Гол нь үе хүч хооронд нь сайн тосолж өгж байгаа зорилго нь болохоор ерөөсөө гимтлээс эргэлж байгаа. Дээрээс нь хөдөлгөөнийхөө далаацыг сайжруулахын тулд. За хэвтүүлээ ерөөсөө эхлээд тоглохноос эхлэе. Гэтэ ер нь бол эхлэхдээ айгүй зөөлхөн хүчтэй хийх шаардлагагүй. Нэг талдаа 5-аас 10 байхад болно. 4 5 бас хэтэрхий их гэдэг шаардлага байхгүй. Эхлээд өөртөө эвтэхнэрээ байдлаар хөдөлгөж эхэлнэ. Тэгээд өөрт чинь яг эвтэйхэн болж ивэл хүрээгээ сайн тэлж өгнө гэсэн үг. За ингээд 10 багт болно. За дараагийнх нь болохоор мөрний хөдөлгөөн. Эхлээд тойрог хөдөлгөөний хийхтэй болохоор хэтэрхий том тойрогоос эхлэх шаардлага байхгүй. Жижиг тойрогоос эхлээд эхлэх гэсэн үг. Ингээд багаар томруулаад тэгээд болж өгөөлгээд мөр далаа сайн мэдэрч хийж өгөөл их сайн гэсэн үг. Хит тийм хурдан биш болж өгөөл controlled бас зэрэг удаан темптэйгээр. Хойш сайн тэнэлж өгөх юм бол гоё. Нурууны чинь хойдлын нурууны дээд хэсгийн булчингийн стресс жоохон тайлгдаж өгнө гэсэн. За дараагийнх нь тохооны хөдөлгөөн бол энгийн. За ингээд нэг талдаа 5-аас 10 бах төрнөхөдөө болно. 1 2 3 4 5 6 7. За дараагийнх нь болохоор бугуу байгаа шүү дээ. За бугуу болохоор иймэрхүү байдлаар их хөдөлгөөлөх зүгээр. Инглээ буцаагаад дэш эргүүллээ. Алгаад доошлууллаа. Буцаагаад дэшлүүллээ. Хурдтай ер нь эргүүлэх ерөөс шаардлага байхгүй. Баг зэрэг удаан тэгээд өөрийгөө хянж шивлэх зүгээр. За. Иймэрхүү байдлаар 5-10. Дараагийнх нь хуруу. За хуруу хийхдээ шууд ингээд хурдыг гэдэг те. Хурдыг бас шаардлага байхгүй. Хагас атгалаа. Тэгээд бүр атгалаа. Буцаагаад хагас бүрэн болголоо. Хурууга хагас атгалаа. Хөтө атгалаа. Буцаагаад гараа тэнэлгэлээ. Энэ байдлаар. Би болохоор хурууга туталсан болохоор ингээд сайн шүтгэж чадахгүй байгаа шүү. Тийм болохоор ерөөхдөө бол сайн ингээд атгаад өгөн базаад тэнгуут чинь ингээд шууны хэсгийг чинь булчин ингээд чангараад сунгагдаад илүү гоё стресс чинь тайлгдаж өгөх хэрэгтэй. Гэт баг зэрэг шуугаа чангалахад бас болно. За дараагийнх нь бие эргүүлэх байгаа. Бие ихтэй бүр амарсан ингээд савчуулж эргүүлэх шаардлагагүй. Эхлэхдээ болохоор тойргоо баг зэргийн өөртөө эвтэхнээр ингэж эхэлнэ. За тэгээд яаж хийх вэ гэхээр яг ингэ таац чин биеэс ч эсрэг зүгт хөдөлж явах хэрэгтэй. Ингээд таацыг эсрэг хөдөлж байгааз таацс цуг хөдөлж явах хэрэгтэй гэсэн. Таацаа хөдлөхгүй ингээд хийгээдээ бол бас жоохон эвгүй байдаг. Тийм болохоор таацаа цуг хөдлөхөд яг эсрэг чигт нь хөдлөхөд хийгээдээ бол зүгээр. За ингээд нөгөө тал руугаа шилжин. Нэг талдаа 5-аас 10 байхт болно.
За. Дараагийнх нь болохоор яг ташаага нээж өгч тасгал байгаа. Юмнаас бариад хийвлэх зүгээр байдаг бас. Хөдөлгөөнийхэн даллаацыг багаас эхлээд тэгээд болж өгөл ташаага ингээд хамгийн байж болох хүрээнийхэн хязгаарт нь толгож өгөх шаардлагатай гэсэн үг. Тэгээд ингээд тойрог байдлаар. Гэт талдаа 5-аас 10. Ялангуяа ташаага нээж өгөхийн тасгалыг хүмүүс барагтаа хийдэг болохоор хийх үед ингээд ясчин хоорондоо хавиралцж байгаа юм шиг санагдана. Тийм мэдрэмж төрн. Гэхдээ зүгээр энэ л үе мөчийн хооронд өрөвдөж тослогдож өгч байна гэсэн үг. Яг энэ ташааны хэсгийн стресс аягүй гоё гарч өгдөг тасгал байгаа. Тэгэд за ингээ багаас эхлээд хөдөлгөөнийхэн талаацыг тултал нэмээд өгөх шаардлагатай гэсэн үг. За тэгээд болж өгвөл ханаас ч юм уу юмнаас бариад хийвэл зүгээр шүү. За дараагийнх нь болохоор өвдөгний тасгал байна. Сандал дээр юм уу орон дээр суулаа. Гараараа туллаа. Тэгээд дугуй унж байгаа юм шиг чийгээд өнгөс үг. Ингээд за 10-20 удаа хийгээд өгөх болно. 1 2 3 4 5 6 7 8 9 10. Дараагийнх нь болохоор шагаагаа эргүүлж өгнө. 1 2 шагаагаа эргүүлж яхад шилмийн чин булчин сунгагдаад агшаад мэдрэгдэх хэвээр. Шилбэний булчингийн бас стресс аяга гойд гарч өгдөг. Тэгээд шагаагаа хамгийн байж болох том тойргоор эргүүлээрэй. Тэгээд удаан контролт баг зэргийн удаан хөдөлгөөнөөр мэдэрч хийж өгөх нь чухал. За ингээд талдаа 5-аас 10 багт болно. Нэг орхигдуулах гэдэг тасгал байгаа. Тэр нь болохоор бид нар хөлийн хуруугаа ингээд сайн тэнийлгээд өгнө. Тэгээд буцаагаад баазна гэсэн үг. Тэнийлэглээ, баазлаа. Тэнийлэглээ, баазлаа. 10-20 удаа гэдэг өгнө гэсэн үг. Тэнийлэглээ, баазлаа. Тэнийлэглээ, баазлаа. Тэнийлэглээ, баазлаа. За ингээд 10-20 удаа гэдэг өгнө. Энэ тасгал яагаад чухал вэ гэвэл бидний өмсдөг гутал хөвчлэн жоохон шүүгэр хшуутай хурууг ингээд жоохон хавчигдмал шүүгэр болгох байдаг. Тийм учраас бидний хөлийн хуруу тэнгэр байх хэвээр. Тийм учраас хөлийн хурууны тасгалыг өдөр болгон хийж ивэл хурууны стресс гоё гарч өгдөг. Тэгээд гутлын хувьд болж игэл тийм шүүгэр биш гутал өмсөлгөө нь бидэрт илүү чухал натурал байдлыг хадгалж өгдөг байгаа шүү. За дараагийнх нь болохоор бие халааж өгнө. Гараа хойшоо салавчлаа. Баг зэрэг удаан темпэс эхлээд хурдаа нэмээд өгнө гэсэн. Айжмаар. За тэгээд 15-аас 30 секунд болж игэл тохоогоо өвтгөндөө хөргөдөх өгвөл зүгээр. За дараагийнх нь энэ тасгалыг хийхдээ гараа хойшоо сайн тэнээлгэж өгөх шаардлагатай. Болж игэл яг тултлан сайн тэнээлгээд өгөх хэрэгтэй гэсэн үг. Дараагийн тасгал нь болохоор бидний нурууны дээд хэсгийн булчинг нуруу тэнэлэх зорилготой тасгал байгаа. За бас 15-30 секунд. Ингээд бие халаалт чинь 3 тасгалыг хийхэд би чинь бол нэлээд халчин. Хэрвээ арай халж амжаагүй байгаа бол нэмээд jumping jacks хийж болно. 15-30 секунд. Хамгийн гол нь хурдан гэхээсээ илүү баг зэргийн удаан контролт үе мөч болон булчингаа баг зэрэг мэдэрч үхэх хичээх хэрэгтэй гэсэн үг. Тэгээд хурдаа баг юм байдаг. За одоо хэдүүлээ булчингийн сонголт хийж гэнэ. Булчин дээр хөдөлгөөнд сонголтыг хийж өгнө гэсэн үг. За яаж эхлэх вэ гэхээр хөлдөө мөрний хэмжээтэй зай авлаа. Тонгоож өгнө. Тонгохдоо үзгөө оцоолгоод нуруугаа бүгтээж өгнө. Тэгээд гар хатхаастай. Хатгсан гар яг газар өрөх хэвээр. Тэгээд баг зэргийн жижигхэн хэмнэл хийж өгнө. Дээшээ доошоо хэмнэлтэй. 1 2
3. Тэгээ буцлаа. 1 2 3 баг зэрэг ингээд ойж байгаа юм шиг химнэлтэй жижиг хөдөлгөөн хийж өгсөн. За дахиад хий. Өгцгөө хойшоо оцолгоод нуруугаа бүхтэл гэж өгнө. 1 2 3 4 5 6. За тэгээд хойшлох үедээ нурууныхаа доод хэсгийн булчин чангарах хэвээр зүү хийж байгаа бол тэгээд өгцгөрийн чинь булчин чангарч өгөх хэвээр гэсэн үг. Тэгээд 2 гараа дэшнээсээ тултлан дэше сунгаад өгнө. 1 2 3 4 5 6. Ингээд 5 удаа татаад өгөх болно ер нь бол. Тэгээд хэрвээ таны нуруу өвддөг, нурууны доод хэсгийн ямар нэгэн суулттай ч юм уу өвддөг бол яг энэ бүхий дэг дасгалыг бош болгоомжтой хийх хэрэгтэй. Хэрвээ бүхийгээд өвдөж байгаа бол хийж болохгүй. Зөвхөн хойшоо нэг гэдгийг хийж болно гэсэн үг. За дараагийнх нь 1 2 3 4 5 талдаа 5-аас 10. 1 2 3 4 5. За дараагийн цэцгэлээр урагшаанаа сууж өгнө гэсэн үг. Хөлөө сайн хойшоо тэнэлгэж өглөө. 2 гараа нэг өвдгөн дээрээ шилбэний байрлал газартай харьцуулахад перпендикуляр байж өгөх ёстой тэгшин байна гэсэн үг. Тэгээд доош нь баг зэргийн ойх хөдөлгөөн хийж өгнө гэсэн үг. Ойх хөдөлгөөн. 1 2 3. Хөлөө сэлбэлээ. 1 2 3. Хөлөө сэлбэлээ. 1 2 3. Сэлбэлээ. Ингээд талдаа 5 удаа хийх болно. 3. За тэгээд хамгийн гол нь нурууны чинь нуруу ихц байх хэвээр. Нурууны доод хэсгийн багнаа булчин чангарах хэвээр. Дээрээс нь өсвөрний булчин чангарах хэвээр. 3. 1 2 3. За ингээд хийгээд өгнө гэсэн. Дараагийнх нь болохоор side lunge гэдэг тасал байгаа. Хажуу тишээ сууж өгнө. Хажуу тишээ суухтаа болохоор тавхааны хувьд биетэй харьцуулахад 45 градус байна. Тэгээд өвдөг нуглах үед яг өнцг нь болохоор тавхатай ч яг давцчих хөстэй гэсэн үг. Тэгэх юм бол зөв хийж яах гэсэн үг. Тэгээд болж өгвөл доошноос бүтэн суугаад өгөөрэй. Эсвэл баг зэрэг хагас суугаад нуруу баг зэргийн дали байж болно. Доошоо сайн гүнзгий сууж байгаа үед үлми дээр суугаад өсгийгөө жоох өргөөд өвлөс зүгээр гэдэг. Тэгэх юм бол лифтэх юм байна. За тэгээд эн чинь яг гойны арын булчин, шилбэний булчин чинь чангарч өгнө. Бас өгзөний чинь булчин чангарч өгөх хэрэгтэй гэсэн үг. За санийх шиг юм баунс хөдөлгөөн хийж өгнө те. Баг зэрэг ойж байгаа юм шиг хөдөлгөөн хийж өгнө. Талдаа 5-аас 10 удаа. Дараагийн цэцгэл нь болохоор бидний бас сайн мэддэг цэцгэл байгаа. Glute bridge гэдэг цэцгэл байгаа. Хөлний байрлал болж өгвөл шалтгаан перпендикуляр. Тэгээд үзгөө ингээд өргөж гэн гэсэн үг. Тэгэхээр ер нь бол ингээд гурвалжин маягийн болно гэсэн үг. 1 2 3 4 10-аас 20 удаа. 5 дээшлэхдээ амьсгаа гаргаж өгнө. Шахаад бас нурууны чинь булчин чангарч өгсдөг гэсэн үг. За дараагийн цэцэл болохоор явган суун үлми дээрээ. За тэгээд өвдгөө сайн алцаалгаад өгөх хэрэгтэй. Ташаагаас сайн тэнэлгээд алцаагаад өгөх хэрэгтэй гэсэн үг. Болж өгвөл тултална. Тэгээд гараараа газар тулна. Тэгээд нэг гараа хойшоо сайн тэнэлгэж өгнө гэсэн үг. Тэнэлгэх үедээ тохоогоор ингээ өвдөг тулаад өгч гэсэн үг. Тэгээд аль болох таны яг хүрч чадах хүрээрөө тултлана гэд эргүүлээд өгөөрэй бие. Тэгэх юм бол нурууны чинь булчаа аюу гой чангарч сулраад стресс нь тайлгдаж өгнө гэсэн. Дээрээс нь булчин шиг төвчж өгч байгаа. За. Талдаа 5-аас 10 байхт болно. За дараагийн цэцэл болохоор доошоо суугаад сандал дээр юм уу эсвэл орон дээр
Ингээд хоёр гараар тавиад доошоо дараад өгнө гэсэн үг. Эсвэл хан дээр хийж болно. Хан дээр гараа тавьж агаад зогсоо барилаас хийж болно гэсэн үг. Тэгээ доошоо дараад өгнө бас баг зэргийн ойж байгаа юм шиг хөтлөө хийж өгнө. 1 2 3 4 5 6 7 8 9 10. За тэнгуүт чи яг мөрний арт хэсэг болоод нурууны дээд хэсгийн булчинчин гоё сунгагдаж стресс нь тайлгдаж өгч байгаа. За дараагийн дасгал маань болохоор leg swings гэж нэрлэдэг хүлээс авлах дасгал байгаа. Ер нь бол юмнаас барьж байгаа твлэх зүгээр байдаг. Ханнаас ч юм уу те барьж байгаа твл зүгээр байдаг. Би юмнаас барайг болгож байгаа эвгүй харагдаж байгаа. Шалан дээр хийхэд бол үлмэд дээрээ зогсоод савлж байх үед чинь ингээд үлмэд чинь ингээд хөдөлж өгч байвал их зүгээр байдаг гэсэн. Яг би чинь ингээд дагаж эргэжээд учраас хойшо тултал нь явлаа, урагшаа тултал нь саваад өгнө гэсэн. Ташааг аягүй гоё төвчүүлж өгдөг. Хөл болон ташааны чинь гоё төвчүүлж сонгож өгнө гэсэн. За тэгээд хөдөлгөөн сонголтын дасгал маань дууслаа. Дасгалын өмнө та ердөө 8-аас 12 минут зарцуулаад энэ дасгалыг хийх юм бол булчинчин илүү идэвхжиж сунгаж өгнө гэсэн үг. Зүүрлж хэлэх юм бол яг энэ эрдэнэтэй адилхан сунглаа, буцаагаад агшаалаа, сунглаа, буцаагаад агшаалаа. Мэдээж та энэ дасгал дээр нэмж баяжуулаад өөр дасгалыг хийгээд явж болно. Эсвэл зарим дасгалуудын төвж аваад өөрчлөөд өөрийнхөө хэм маяг тохируулаад явах бас боломжтой гэдгийг бас танд сануулж хэлье. Бичлэг таалагдсан бол та хуудасаа subscribe болон follow хийж дэмжээрэй. Комент секцэд та сэтгэлдээ үлдээгээрэй.